За сайн мэсгэн монголчуудаа MGO Private Fitness та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж байна. Өнөөдөр би та бүхэнд том гартай болгох видео цувралынхаа 2 дугаар хэсэг мөрний тасгалын ойрыг хүргэе. Тэгэхээр надад 2 мөрний тасгалын ойр байдаг. Мөрний тасгалын ойр А, мөрний тасгалын ойр Б. Та бүхэн А, Б-г хол хийснээр хамгийн сайн үр дүнд хүрнэ. Тэгэхээр мөрний тасгалын ойрын А-гийн хамгийн ихний тасгал бол dumbbell shoulder press. Тэгэхээр энэ тасгал бол мөрний чи яг тэр масс чи нэмж өгөх хамгийн сайн тасгал. Би та бүхэнд тэгээ тун утахгүй энэ дасгалуудыг хийхдээ яг юунд анхаарах ёстой бас яаж зөв техниктэй хийх тухай би видеонуудыг бод оруулах болно. Хоёр дахь дасгал юу вэ гэвэл Smith Machine Shoulder Press. Тэгэхээр энэ дасгалыг би яагаад амар дуртай гэвэл энэ дасгалыг хийхдээ бол маш хүн дээр өрөх боломжтой. Бид яг хүн дээр өргөө тэр булчиндаа яг томруулах шалтгаан өгөө тэр булчин чинь бол томрно шүү дээ. Хэрэв бид хүн дээр өрөхгүй хөнгөнөр өрөхөөс тэр булчин чинь тэрийг чинь өргөж дааж байгаа болохоор ерөөс томрохгүй гэсэн үг шүү дээ. Тийм учраас бид хүн дээр өргснөөрөө тэр булчиндаа яг томрох шалтгаанууд бий болгож өгж ийн гэсэн үг шүү дээ. Хэрэв өөрөө шинээр фитнесээр хичээж байгаа хүн бол дасгал 2-ыг бол хийхгүй. Дасгал 2 болохоор фитнесээр хичээгээд уртцсан хүмүүс бол зориулсан. Шинээр фитнесээр хичээж байгаа хүмүүс бол дасгал 1 бол хангалттай. Тэгэхээр шинээр фитнесээр хичээж байгаа хүмүүс бол дасгал 1 хийгээд дасгал 2-ыг алгасаа шууд дасгал 3 руу орно гэсэн үг шүү дээ. Тэр хүний мөч чинь 3 толгойтой байдаг. Нэг нь урд толгой, нэг нь хажуу толгой, нөгөөх нь хойд толгой. Дасгал 3 бол rear lateral raises. Тэгэхээр та бүхэн энэ дасгалыг бол cable хийж болно үгүй бол gantile хийж болно. Ихэвчлэн та бүхэн өөр хин бие дээр туршиж үзэх хэрэгтэй. Хэрэв cable хийхэд чинь өөрийн чинь мөрч чинь илүү сайн мэдгэж гин үгүй бол gantile хийхээр чинь илүү сайн мэдгэж гин үү? Айц сайн мэдгэж байгаараа бол хийвэл илүү зүйтэй. Үгүй бол та бүхэн энийг бол хойд хийвэл зүйтэй. Өнөөдрийн мөрний өдөр дээр cable хийгээд дараагийн мөрний өдөр дээр бол gantile хийвэл илүү тохиромжтой. Дасгал 4 бол front lateral raises. Энэ чинь болохоор мөрний чинь урт толгойн чинь бол орж байгаа. Тэгээ та бүхэн энэ дасгалыг хийхдээ бол gantile хийж болно, cable хийж болно, станкаар хийж болно, нэг гараар хийж болно, 2 гараар зэрэг хийж болно, нэг гараар тустай хийж болно. Тэр бол ямар ч ялгаа байхгүй. Өөрийн чинь яг энэ станка юм уу энэ gantile барьж байгаа барьц чинь болохоор хамаа бол байхгүй. Урдаараа хажуугаар барьж болно, урдцаас барьж болно, доороос барьж болно. Хамгийн гол нь яг энэ хөдөлгөөн чинь бол яг адилхан хөдөлгөөн нээх хэрэгтэй. Хөдөлгөөн ч өөр байж болохгүй. Тэрнээс чи өөрөө gantile-ийн cable-аар ийн үү барьц энэ чинь бол хамаа байхгүй, ялгаа байхгүй. Хамгийн чухал юу чинь яг хөдөлгөөнөө яг адилхан ижил хөдөлгөөн нээх хэрэгтэй гэсэн үг. Дасгал 5 бол side lateral raise. Энэ чинь болохоор мөрний чи хажуу толгой чинь бол орж байгаа. Тэгэхээр энэ дасгал бол түрүүний 4 дахь дасгалтай бол яг адилхан. Та бүхэн gantile хийж болно, cable хийж болно, суугаа хийж болно, босоо хийж болно. Тэгэхээр би ерөөхдөө ягаад дасгалуудыг ер нь зарим үед босоо хийдэг вэ, зарим үед суугаа хийдэг вэ? Яг ийм үндсэн дасгал биш ийм жижигхэн дасгалуудыг чинь хийх гол зорилго чинь бол яг тэр булчингаа тусгаарлах зорилготой байдаг шүү дээ. Тэгэхээр яг тусгаар нь гэхэрч өөр ямар ч булчин орохгүй зөвхөн тэр ажиллаж байгаа булчингаараа тэр хөдөлгөөнө хийн гэсэн үг шүү дээ. Тэгэхээр биднээс сууч хийснээр яг өөрхийн биеийн south by биеийн хөдөлгөөнө хязгаарлаж өгч ийн гэсэн үг шүү дээ.
Энэ харагдж байгаа юу вэ? Хэрвээ та бүхэн дасгал 4 ба дасгал 5 хийх зав байхгүй бол ямар нэгэн шалтгаанаар өөрөө жимээс хурдан харих шалтгаантай болцсон үед бол энийг бол хийж болно. Энэ дасгал юу вэ гэвэл эн чинь юу вэ гэвэл эн чинь өөрийн чинь мөрний чинь хажуу толгой ба урд толгойг чинь яг зэрэг ажилуулж ийн гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол эн чинь дасгал 4 ба 5-ыг чинь орлуулж бодно гэсэн үг шүү дээ. Хэрвээ өөрөө яаралтай харих хэрэгтэй байвал. Та бүхэн мөрний хуваар бэг харж байна. Тэр мөрний хуваар бэгийн эхний дасгал бол seated barbell press. Тэгээ мөрний хуваар бэгийн эхний дасганы 2 дугаар хувилбар юу гэвэл overhead press OHP. Тэгэхээр та бүхэн нэг бол 1 дугаар хувилбарыг хийж болно, нэг бол 2 дугаар хувилбарыг хийж болно. Гэхдээ нэг мөрний өдөр дээр 1 дугаар хувилбар, 2 дугаар хувилбар хоёрыг нь бол зэрэг хийхгүй. 2 дугаар хувилбар 1 дугаар хувилбараас бол хамаагүй хэцүү. Гэхдээ 2 дугаар хувилбарын давуу тал юу гэвэл 2 дугаар хувилбараа сайн болсноороо та бүхний тестний шахалт чинь бас дагалдаж нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 1 дугаар хувилбарын давуу тал юу гэвэл 1 дугаар хувилбар чинь 2 дугаар хувилбарыг бодвол илүү хүн дээр хийх боломжтой. Тэгээ мөрний хувилбар бэгийн 2 дахь дасгал бол Smith machine overhead press. Тэгэхээр мөрний дасгалын хуваарийн бэгийн ганц ялгаа нь юу вэ гэвэл эхний 2 дасгал нь мөрний дасгалын хуваарийн аагаас бол өөр. Үлдсэн 3 дасгал нь мөрний дасгалын хуваарийн аатай бол яг адилхан. Тэгэхээр шинээр эхэлж байгаа хүмүүс бол мөрний дасгалын хуваарийн аатай бол яг адилхан. Мөрний дасгалын хуваар Б дээр бол та бүхэн 2 дахь дасгалыг бол алгасаад идэх дасгал ирээд 3 дахь дасгал руу шууд явна гэсэн үг шүү дээ. За зоолоосаа тэгээ өнөөдрийн бичлэгийг үүгээр дуусгая. Маргааш би та бүхэнд гэртээ яаж өөрөө mass gainer хийж болох тухай бол зааварчилгаа өгнө. Тэгээ өнөөдрийн бичлэгийг үзсэн маш их баярлалаа. Тэгээ дараагийн бичлэгтэр уулзалтаа түр баяртай.